Сайн уу? Холон байна. Өнөөдөр бидний ярилцах сэдвээр сургуулийн орчинд хүндний ус болон ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж гэсэн сэдвээр ярилцах болно. Тэгэхээр ариун цэврийн байгууламж гэдэг нь сургуулийн хогийн цэг болон сургуулийн ариун цэврийн өрөө багтдаг. Мөн сургуулийн зоогийн газарч ариун цэврийн стандарт журманд баримтлах үүрэгтэй. Учир нь сургуулийн цайны газар нь хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой учраас чанар стандартыг хангах үүрэгтэй байдаг. Нэгт сургуульч зайлшгүй эрэгтэй эмэгтэй хоёр төрлийн нойлын өрөө байж өдөр бүр цэвэрхэн нэм бактериас хамгаалж нойлын ариун цэврийг хангах мөн хүртээмжтэй байхын тулд давхар бүрт хоёр нойлын өрөө байрлуулж өгөх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нойл байрлуулах нь зүйтэй. Нойл бүрт ариун цэврийн цас, гарын савн, агаажуулагч зэрэг нь байрлуулах шаардлагатай. Сургуулийн цайны газрын галт тогоо цэвэрлэгээ сайтай хоол хүнс нь хугацаанд дуусаагүй мөн амин дэм нүүрс ус зэргийг тэнцвэртэй байлгаж галт тогоогоо халуун усаар хангагдсан аяг тавгийг ариутгасан байх юм. Ажилчид хувийн ариун цэврийг хангаж хамгаалтын хувцас өмсөж эрүүл мэндийн шинжилгээнд орсон байх шаардлагатай. Үүнийг мэргэжлийн хяналтын газраас шалгах үүрэгтэй байдаг. 3. Ондны ус хүүхэд бүрт хэрэглэх тохиромжтой халуун устай хүртээмжтэй байлгахын тулд сургуулийн давхар бүрт нэгийг байлгаж өгөх нь ингэснээр урт очор үүсгэхгүй байх давуу талтай байдаг. Иймээс сургууль бүр ариун цэврийн стандартыг хангаж ажиллах үүрэгтэй.